Нэг амьсгаагаар. За манайхан дараагийн ангиудаар уулзж байгаа да, баяртай байна. За тэгээд сүүлийн 2 анги шууд анимашн руугаа орцгоё. 9-р анги. Бүлгийнхэн өнөөх кибер аргасыг булан авахаар хүлээж буугаар анги эхэлнэ. Тэдэнд нэлээд их мөнгө төлж байгаа бөгөөд тэд бүгд бэлэн болсон харагдана. Харин тэдний ганц мэдэхгүй зүйл бол урдаас бэлдсэн өрх юм. Дараа нь бид өмнөх шөнийг харах бөгөөд Faraday Kevin-аар олзлогдсон Lucy-гийн өмнө зогсож байгааг хардаг. Үндсэндээ бүлэг тавьсан өрх нь бүгдийг тэр чигээр нь устгах. Гэхдээ Дэвидээс бусдыг. Учир нь Arasaka Дэвидийг Sandy-тэй зогсож байгааг харан түүн дээр кибер арга эсэг туршиж үзэхээр шийдсэнийг нь Lucy Tanaka-гийн файлаас олж мэдсэн учраас Lucy тэр файлыг хүмүүст үзүүлэхгүй тулд хамгаалаад аллага үлдээд байж л дээ. Үндсэндээ Arasaka Дэвидийг лабораторийн харах болгохыг хүснэ. Харин мэдээж үүнийг нь Lucy зөвшөөрөх. Kiwi багийнхнаасаа урвсанд баяртай биш байгаач том компани нөмөр нөөлгөнд орох нь аз завшаан учраа татгалзаагүй байна. Дэвид болон бүлгийнхэн Kiwi тэдний араас нь хутгалах гэж байгааг мдэггүйч хитрхи оройтсон байв. Дэвид хөлсний дээрэмчид ашиглаж Arasaka-гийн машин руу буудаж эхэлснээр тэдний дээрэм эхлэв. Arasaka хөлсний зөргүүдийг буудаж өөрсдөө аюулаас холдуулсан ч хоёр хэсэг хуваагдахад хүрэн салцгаав. Ингэснээр машиныг зөвхөн хоёр л машин хамгаалахаар үлдсэнд Дэвид болон түүний бүлэг хөдөлж эхлэв. Өрнөс солигдож бид Дэвидийг кибер галзууралтайгаа тэмцэж буй дурсамжийг харна. Ребека түүнээс ажиллагааг зогсоохыг хүссэн. Дэвид эсэргүүцэн зөвхөн Ребекагийн хийж чадах зүйлийг хүсснээр өрнөл буцаа солигдож одоо үед ирнэ. Тэд ихний машиныг замаас зайлуулсан ч хоёр дахь машин тэдэнд лөө гал нээж эхэлнэ. Дэвид харин Ребекагийн анхааруулгыг үл тоож, Дэвид Сэндигээ ашиглан цэргүүдийг устгаж машиныг нь булаан авна. Дараа нь тэд ачааны машинд бөмбөг суйрлуулан дэлбэсэн ч ачааны машин эвдэрсэнгүүд Дэвид жолоочийг устгахыг оролдсон боловч жолооч байдаг. Энэ ачааны машин нь автомат удирдлагатай байж таардаг. Дараа нь бид Faraday Arasaka-тай ярилцаж байхыг харна. Faraday Militech-т кибер аргасыг хэлсэн бөгөөд Arasaka нь кибер аргасыг шалгуулахаар бүтэн баг тулааны зорилготой явуулсан байв. Militech ч мөн адил явуулна. Бүх зүйл Faraday-гийн төлөвснөөр болж галзуу тулаа эхлэхэд ердөө Дэвид л кибер аргасыг ашиглах үлдсэн байв. Галзуу новшоогоостой зүгээр мастер майнд юм уу хаашийн. Харин энэ үед Ребека байдал бишцснийг анзааран даалгаврыг орхихыг Дэвидээс хүснэ. Ачааны тэрэгч хавцал руу унахаар чиглэн явна. Гэхдээ энэ бол Дэвид. Тэр хизээч бууж өгдөггүй шүү дээ. Дэвид Ребекад машины ятхыг харавхыг тушааж түүнийг нь Дэвид Сэндигээ ашиглан хадаар ороож хаал тавьснаар хоёр машин хоёул нисч ачааны машин хавцал руу унаж Ребека болон бусд нь харин амьд үлджээ. Яг яаж гэхдээ амьд үлдчихвэ энэ хэд ийм ослоос за тэрч яах. Эсрэг талд Faraday Lucy-г Arasaka-гийн хөлөгт шилжүүлэн өгөх зуур Дэвид түүн рүү залгасан ч хариу байсан. Угаасаа яаж хариулах вэ? Яг тэр үед багийнхан машин дэлбэрхийг харж мөн маш их машин чиглэн ирэхийг харна. Энэ нь Militech баг бөгөөд тэднийг алах санаатай энд ирсэн байв. Kiwi харин ачааны машиныг онгойлгосноор бүгд тийш орон нуугддаг. Бүгд дотор орон кибер арга яс төхөөрөмжийг харах бөгөөд гарцаа хинэнч салгаж яддаг. Тэд өмнө нь хизээч юм технологийн програм харж байгаагүй байлаа. Яг энэ үед нь Faraday Lucy-г ашиглан Дэвидийг кибер аргас төхөөрөмжийг ашигла гэж хуурдаг. Lucy-гийн хоолоогоор Faraday хүн бүрийг аврах цорын ганц арга бол үүнийг ашиглах явдал гэж хэлдэг. Ребека үүнийг нь эсэргүүцсэн ч Kiwi-гийн тусламжтайгаар Дэвид мэдээж Lucy-д итгэх тул кибер арга ясыг өөртөө суйрлуулан өмсөх ажилд ордог. Харин гадаа нь Kiwi зүгтгахаас өмнө Falco-г ухаан алдуулж уучлал хүсэн тэднийг орхин зүгтдэг. Энэ хооронд Lucy өөрийгөө чөлөөлж харгалзагч нарыг устгаж тэндээс зүгтдэг. Зүгтж байхдаа Дэвид рүү залгаж Faraday болон Arasaka-гийн хуйлдааны талаар түүнд ярьдаг ч хол явж чаддаггүй. Faraday түүний системийг шарж барьж унгаан толгойнх нь хажууд газар буудан Дэвидийг кибер арга ясыг ашиглахгүй бол түүнийг ална гэж тушааж уцаа тасалдаг. Дэвид хяналтаа алдаж уураа барьж дийлэхгүй орилж кибер галзуурал болох тэр мөчөд Ребека түүнд имийг нь шахдаг. Ингэснээр Дэвид хэвийн байдалд орж түүнд юу болсныг нь хэлдэг. Тэр үед Falco шидэгдэн унаж ирэх бөгөөд Ребека тосч авсанд тэрээр Kiwi юу хийсэн талаар хэлдэг. Мөн Militech-ийн элит салаа тэдэн рүү галсаар байх бөгөөд Дэвидэд сонголт үлдсэнгүй. Ингээд тоошороо арилгах үед кибер арга яс төхөөрөмжөнд түгжигдсэн Дэвид гарч ирэх бөгөөд тэр үнэхээр ууртай байв. Тэрээр шууд л цэргүүдийг тамрын танилгын хятаж энэ үед Falco Ребека хоёр төхөөрөмжийг хэд өөр зэрэглэл болохыг нь харан гайхан бараг биширдэг. Энэ нь өндөр хүчээр нийсч соронзон таталцлаар зэвсгийг хулгайлах, таталцлын хуулийг зөрчиж мөн хэмжээнээс хэд том буутай байх бөгөөд Дэвидийн Сэндитэй хоцолсноор төгс зэвсэг юм.
Нэгт тэр Милитехийн элит салааг хоромхон зур устгах төдийгүй хоёрт тэр хязгаараа аль дээр давсан байв. Харин кибер аргасны төхөөрөмж Дэвидийг кибер галзуурал болгохгүйг хянаж тохиорох бүрт түүнд автоматар галзуурлын эсрэг бэлтгэл шахсаар л байв. Үүнд Дэвид цусаар ханиалган бөөлцөн ч тэр урагшилсаар эцэст нь бүх элит цэрэг армийг буулгаж ав. Тэрээр эргэн Фалко, Ребека хоёрт Лүсийг аварч Фарадыг хөнөөхөр явлаа гэж хэлдэг. Тэд хоёул инээмсэглэхээс өмнө санаа алддаг. Тэгээд тэд ч мөн бид цуг гэснээр 9 дугаар анги манд бас. Төгсгөлийн 10 дугаар анги. Дэвид болон түүний багийнхан Милитех төөгдөж шууд Арасакигийн цамх руу явж байгаагаар төгсгөлийн анги эхэллээ. Тэд мөн Лүсийг аврах гэж байгаа нь. Харамсалтай Дэвид хэд хязгаарыг давж хэтрүүлэн хэрэглэснээр кибер галзуурлын өвчнөдөө шаналан амрах хэрэгтэй болдог. Манай Дэвид үргэлжлэл асуудалтай байх юм дөө. Харин тэднийг устгахаар Милитех хүч нэмэн хөө. Ингээд Дэвид амарч байх хооронд Ребека Фалконоор цаг хожихын тулд Милитехийг зайлуулан чадах бүхнээ хийдэг. Энэ хооронд Киви Фарадей руу залган Дэвид амьд байгааг хэлж хэрвээ тэр ямар нэгэн гайхамшигтайгаар амьд гарвал биднийг үхэн үхтэл маань араас ирнэ. Тиймээс би хотыг орхихоор шийдсэн. Тэр ажлынхаа хөлсийг авъя гэсэнд Фарадей Цюда явхаас өмнө туслах хэрэгтэй хэлээд уулзгаар бол. Энэ хооронд Фалко Дэвидийн хуучин гэрийн хажуугаар машинаараа өнгөрөхөд Дэвид Санта Доминогийн хоосон гудамжаар өөрийгөө алхаж буухаар төсөөлж эхлэв. Энэ нь тэр өөрийгөө алдаж буугэлтгэн. Энэ үед тэд Милитех бус Арасакигийн машинд бүслэгдэн буудуулж эхэлцгээсэнд кибер аргаас төхөөрөмж галзуурлын дохио авч бэлтгэлийг шахсанд Дэвид бодол байдалд иргэн ирж тулдахад бэлэн болов. Тэрээр маш хурдан бөгөөд харгас эрцгий байдлаар Арасакигийн бүх зэргүүд болон ачааны машинуудыг устгана. Тэд үргэлжлүүлэн явах үед Дэвид яг л галзуу хүн шиг инээн. Тэрээр яг үндэ өөрийгөө алдаж байв. Дараа нь тэр ээжигээ харж ээж нь түүнд шаргуу хөдөлмөрлөж Арасакигийн цамхын оройд гарan шүү гэж хэлв. Ребека үүнийг анзааран түүнд бэлтгэлийг шахсанд энэ удаад үйлчилсэнгүй. Дэвид үргэлжлүүлэн ээжтэйгээ ярьсанд Ребека сэтгэлээр унаж буцаад машиндаа сууж Фалкод хандан бэлтгэл түүнд нөлөөлөхөөсөө хэдийн өнгөрчээ. Одоо зөвхөн түүнийг Лүси лаварч чадна гэснээр өрнөл солигдож Фарадей Кивигээс урвсан байлаа. За юу ч л. Фарадей түүнийг өөрийн бие хамгаалагчийг золиослон түүний бие дундуур гараа оруулж бууддаг. Харин Киви түүний системийг шаарж өөртөө боломж олгон зогтно. Дэвид болон бусд маань Арасака руу явах замд аимшигтай дүр зураг тэднийг өгтөнө. 3 ширхэг Max Tag хөлөг онгоц. Shit. Энэ үед харин сөрөг тагнуулынхан Арасакад цөмийн зэвсэг болгохаар шийднэ. Мөн Арасака Дэвид рүү домогт Адам Смашрыг явуулахаар бэлтгэн. Мөн кибер арга ястай. Гэхдээ нэлийн том байх бөгөөд Докийн хэлээд байсан домогт алуурчин ганц галзуур авгүй 99% имплант суулгацтай хүү юм. Энэ хооронд Дэвид өнгөрсөн үеийнхээ үзэгдлүүдээр тэтгэгдэж өнөөх хүчтэй Макстакийн тусгай албыг өмцөн зөвхөн устгаж байв. Энэ үед харин Адам Смашер ирж байгаа гэсэн тохиогоор Макстак ухрна. Тусгай алба биш юм уу? Харин энэ үед Фалко руу Киви залгана. Яг энтэй давхцан Ребека муу хогийн урвагч үлэгчин би ч гэж харааж эхэлнэ. Ямар ч тач тэр өөрийгөө судлан удахгүй өвхөж байгаагаа хэлэн гэхдээ өвхөөсөө өмнө манай багт Фарадегийн хөлгийн координатыг өгөв. Яг хэвдээ тэгээд өвхөөсөө өмнө ямар нэгэн зөв зүйл хийхийг хүссэнээр нь энэ байв. Энэ үед Фарадегийн хүмүүс ирж буудан түүнийг харав. Тэгээд үгүйсээ харж байгаа сте манайхаа. Хар шарыг харж урвж шарвж явхаар юу болдгоо тийм ээ. За. Фалко харин Кивигийн өгсөн мэдээллийг ашиглан Фарадег Арасакигийн цамх руу явж байхад тааруулан машинаараа өсрөм өргөдөг. Энэ үед тагнуулын ахлах эмэгтэй Лүсийг олж авчрах тушаал доод хүндээ хэлэн харин Фарадег хүлээж авч болохгүй. Тэр шугамыг давж хитрхи их үемэн тарьсан гэхдээ зэрэгцэн Адам Смашер руу харан догдолж байгааг нь асууна. Хариуд нь Адам Смашер нэг муу кибер аргастай нэг муу жаалуу. Тэр чин зүгээр миний хувьд хүүхдийн тоглоом гэж нэрлэн энэ нь түүний хувьд зүгээр л цагийн гарц гэдэг. Энэ залууч нэрээ хардарсан зүйл бололтой. Энэ үед зөвхөрсөн Фарадей явсаар Арасакигийн тааварт хүрдэг. Харин Дэвид түүний хөөсөөр мөн гарч ирдэг. Ингээд Дэвид Арасакигийн дээврээс ээжигээ дуудан орилж хардаа ээж би эцэст нь Арасакигийн оргилд хүрлээ гэж хашгирдаг. Энэ үзэгдэл нь тэгтээ бас эвгүй шүү. Энэ хооронд Фарадей Арасакигийн цамхагт ирсэн байх бөгөөд Арасакигийн ажилтан түүнтэй дахин хамтран ажиллахгүй. Чи хасагдсан гэж хэлв. Тэгсэнд Фарадей Лүси болон түүнд байгаа Арасакигийн мэдээлэлтэй хамт авч явнаа гэж сүрдүүлнэ. Энэ үед Дэвид MC
Сэндигээ ашиглан зигзаг гэсээр орж ирдэг. Тэрээр Люсиг харцаараа удирдан шууд чөлөөлж тэнд байх бүх Арасакигийн ажилтнанд руу буудаж эхлэн хоров. Гол хүнээс бусдыг нь. Учир нь түүнийг Адам Смашер хамгаалсан байв. Фарадей ч эндээс зүгтгыг оролцсон ч Дэвид түүнийг таталцлын хүчээр буц зохиж нэг хүлээг нь үгүй хийж өрхвөө. Дараа нь тэр Адам Смашертай ярилцсан боловч түүнтэй ойлголцолд хүрдэггүй. Адам Смашер түүнийг зүгээр л үл тав. Фарадей гэмтсэн хүчээр даатгалан трама тим дуудснаар тэдэрэн Фарадейг хүлэгрүүгээ дуудана. Түүнийг авч явахыг харсан Дэвид тэднийг харан орилох үед гинэт Адам Смашер түүнийг эзрүү буудан анхаарлаа наашин төвлөрүүлээ гэж хэлнэ. Дэвид дахин өөрийгөө тэр үед алдаж кибер галзуурлан эхлэн Сэндигээ ашиглан Люсиг шүүрч аван галзуу хурдаар гимтлийн багийг устгаж Фарадейг өөрийнх нь мөхөл түргэж барилгаас үсрэн зогтов. Гэвч тэд Адам Смашераас бол тийм ч амархан зогтож чадахгүй. Учир нь энэ новшч бас Сэнди Вистантай. Тэр ч Сэндигээ итгэжүүлэн барилгаас үсрэн гарсан Дэвид Люси хоёрын араас хөвнө. За тэгэл бэкграунд сараар хүрээлж тэд тэврэлдэн унаж I really want to stay at your house гэсэн дуу дахин тоглогдно. Люси бараг л 100% кибер галзуурал болсон Дэвидийг барин үнсснээр Дэвид бодит ертөнцид иргэн ирдэг. Тэд үргэлжлүүлэн ярилцаж Люси би ийм зүйл болохыг хизээж хүсээгүй гэж хэлэн тэр зөвхөн Дэвидийг л амьд үлдээсэй л гэж хүссэн гэсэнд Дэвид эсэргүүцэн тэр бусдын мөрөөдлийн төлөө л амьдэрсэн. Өөрийнхөө мөрөөдлийг харин биелүүлээгүй. Гэхдээ чи мөрөөдөлтэй. Тийм учраас чамайг шөнийн хотоос аврах хэрэгтэй гэдэг. Энэ үед Адам Смашер тэдэнд лүү галлаж тэд барилгаас гулсан уруудаж байх үед Фарадейгийн бие тэдний хажуугаар газар дуунан бүүм гэж задардаг. За тийм байлгүй. Энэ үед Фалко, Ребека хоёр цагдаа болон Арасакатай байлдан нуугдаж байтал Дэвид Люсиг тэрснээр гарч ирэв. Тэд Люсиг ачааны машин суулгаж Ребека Дэвидийн төлөө Люсиг буцаж ирсэнд баяртай байгаагаа хэлв. Харамсалтай нь гоё үе нэх удаан үргэлжилсэнгүй. Адам Смашер дээрээс Ребекаг чиглэн бууж ирэн Ребека буудснаар яг түүний дээр газар цөмлөн хүчтэй бүү. Ингээд тэд бүгд газарт орс ирнэ. Навшчи харин газардахтаа яг Ребека дээр буусан учраас Ребека бясалгдан амиа алдчихъя. The fuck? Хамгийн хөөрхөн тусрахаг дур байсан да. Фалко харин яаран босч Адам Смашер руу дайрах гэсэнд нөгөөх нь зүгээр л түлхсэн чинь Фалко гараа алдаж шидэгддэг. Дэвид түүнийг байга болгож дайрахаар оролцсон ч биеийн төлдөө хурж цусаар бөөлж. Үүнтэй зэрэгцэн бэлдэмлэн ч дууссан байв. Люси харин түүний системийг шарахыг хичээсэнд хөнгөн л боловлчихдаг. За энэ залууч харин мангас юм шүү. Тэрээр Люси рүү дайрахаас өмнө Фалко түүнийг машин цуулган зогтдог. Адам Смашер тэдэн лүү дайрахыг оролцсонд Дэвид түүнийг өөрийн таталцлын хүчээр зогсов. Тиймээс Адам Смашер Дэвидийг ямар ч хайргүйгээр хэдийн хэсэг болгож тастаж эхэлсэнд Люси Фалкод машина эргүүлэхийг шаардсанд Фалко эсэргүүцэн энэ бол Дэвидийн эцсийн хүсэлтэй. Чамайг амьд гаргах. Тэр чамайг амьд гарснаар саран дээр очиж мөрөөдлөө биелүүлж чаднаа гэж хэлсэн. Гэснээр Фалко хурдаа бүр нэмдэг. Адам Смашер харин үргэлжлүүлэн түүнийг мөчөөр нь тастаж байх зуур Дэвид харин өнгөрсөнд туулсан бүх жаргалтай үеүдээ бодон түүнийг нүдэндээ гүйлгэж харна. Эцэст нь Адам Смашер Дэвидийг магтангаа зугаатай байснаа хэлж чи манайд хэрэгтэй тоглоом болох байсан юм та гэсэнд Дэвид харин зүгээр инээгээд л тонил цаашаа гэж хэлдэг. Тэгсэнд Адам Смашер түүний толгоороо буудснаар Дэвид өгдөг. Шүний хотын бас нэгэн хохирогч. Энэ бол зүгээр л хэвийн үзэгдэл шүний хотын хувьд бол. Ингээд Дэвид өгснээр Edge Runner буюу хавцлаар гүгчдийн 90 үе дуусч байгаамаа. Өрн солигдож Люси сарлуу аялна. Эцэст нь тэрээр Дэвидийн үлдээсэн бүх мөнгөөр сарлуу аялахаар шийдснээр нь энэ байлаа. Нөгөө л дуучин бэкграунд хэсэгт тоглогдож Люси сарны гадаргуу дээр алхаж яв. Алхан явсаар тэрээр зогсон нар руу харах үед хөгжим зогсон Люси нүдэндээ Дэвидийг олж хардаг. Яг л анх VR-аар алхахдаа харсан мэт. Дэвид түүний өөдөөс харан үсэрч инээмсэглэн. Люси ч мөн инээмсэглэн босоход хөгжим дахин ихшиглэж Люси мөрөөдлийнхөө саран дээр хайртай байсан залууга дурсан. Ингээд нарны гэрэл бүхэлдээ Люсиг хучин авснаар анимашн маань дууснаа.
За, ер нь бүх гол деталь хэсгүүдийг нь л чадъя ядын л ярьлаа. Ерөнхий бүх 10 ангийг үзээд ямар сэтгэл төрснөө хуваалцгаа мартвэ. За, шууд бичлэгээ орхиод гарахаасаа өмнө дараагийн Season 2-ийн хувьд дараа жил гарахаар товлогдсон юм байна лээ л дээ. Гарах үедээ давхцуулаад ярина штэ бороо. Угаасаа өөрөө үзэх юм чи. Лайк, subscribe хийгээд хүлээг зураа. Өөр сонирхолтой анимашн киногоор уулзлаа. Түр бай.